сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалдах. 7 бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаая гэсэн уриатаагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 18-ны баасан гарагийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа мөгийн анжгаа гэрлээ за нариулагчаар ган болдын ангараг нар хайрлаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног талаг констракшн, за мөн таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв яана ус гэдэг сэдвээр ярилцсан. За гэхдээ уух ус шүү төрөөд тусдан гарч байгаа шүү. За. За энэ 7 хоног алцгар анжийн мөхшгүй мөгийг жаахан дарж авах гэсэн болохгүй байна гинэ. Тэгэхээр одоо та хоёр эрэгтэй хөтлөгчдөө төрхийн өвдөлт мэдрүүлнэ гэж байна. За. За, номогийн ихнэр мөөгийн шүү. За. За. Анжи манай миний ихнэр заяа. Хүүсэн солигдчиход байгаа юм байна тий. За, бид хоёрын нөхөрчин шүү. Заяа. За. Хараа. Анжгаач угаасаа жирэмсэн л дээ. Анжи хожид турж байгаа эхнэрийн дүр бүтээн заяа. Нас нилээ одоо ингээд 50 төрөх гээд байгаа байхгүй юу? Тооноос өгöd хэцүү байна. Мөөгийн болохоор шинхэн ээжинд анхны төрөлт шүү. За. Тоонус гэдэг нь яа тий? Доошогоо ингээ хүүхэд нь Хүүхд гарах гэдэг юм уу? Тэг хөдөө өргөн гівдэг байхгүй. Йоо, ямар мэдчихэж штэ. Дөрвийн хүүхдээ аав уншууд байгаас арайчтай. Хөл өргөө ихдэг байхгүй яа. За намаа ихний асуулт. За. Эхнэрээ хэрхэн бөөцөөлөх юм? Төрөн төртөл нь үлийн барьж марж өгөх юм уу? Гэр орноо сайхан цэвэрлээд гарын юунч хөрөхгүй байх юм уу? Яаж бөөцөөлөх юм? Би бол жирэмсэн эмэгтэй хүн ааштай байдаг болохоор би зүгээр хайраа тэгээд гэртээ ганцаараа ээж игээл тэгээд танаа нөхөр чинь танайг нэр чинь бүр атсах шиг ааштай тий. Тийм болохоор би нүдэнд нь харагдах юм бол алуулсан зэ. Тэгээд ажилдаа гэж ороод ажлаас дуудаад байна гэж. Тэр чигээр зайлаараа чи. Илүү цагаар ажил гинэ гэж. Амралтын өдрүүдээр найзууд дуудаад байна гэж. Байхгүй наад чи бас балиар садаг шүү. Йоо. Надаа нэг юм гүсрийн нөхөр өгсөн байт. Гэтэ надаар яах гэдэг Үлсэн тэрмэл гүсрийн нөхөр өгсөн байт. бас хажуудаа байж хорхон. Ирэхлээр эдэн. Чамаа зүгээр л хайчаал яваад өгөх юм байна шүү дээ тий. Танай нөхөр бол мөгийн тий. Чи яамаар байна? Яалгамаар байна нөхөр. Мөнгө гөлгийг өстой. Ямар вэ? Намайг гөлөг юм чи хайчих гээд байгаа юм шүү дээ. Анжи гайраа энэ чаавас ийм үтэлсэн нэг ганц хүүхэд гаргаж өгч байгаа надад чамаа гэж бөмбөрүүл штэ би. Жаргана ханыгаа. Би хөдлөгчгүй байгаа. Бүр бүдөө бол. Ой тэгэхээр чи бүр өтөлч штэ. Одоо хөдлөхлөөр л гарчих гэдэг. Манай байн хөдөлсөөр агаад Хөдлөхлөөр л гарчих гэдэг. Өгцгөн доороо ерөөсө тэр өгцгөн доорн тэр ивж өгөөд л зүгээр хүлийн дээшээ ингээл сойгоод л тэгээд л өстөө ханыгаа одоо тэгэл орон дээрээс юу гэсэн шал мал угаалгах. Хөдлөхлөөр 3 зугуучих гэдэг болохгүй. Гүг шал мал угаалгад штэ. Аргал маргал хүртэл явуулна. Энэ хоёр хөөх юм хожуу төрөлд хоёлаа ядраад жоохон хөдлөөл хоёр зэрэг. Хоёлаа ядраад. Тэгээд дээрэс нь энэ хүний чинь би өстөө нэрэ витамин 9 шидэмар бөмбөгдөхгүй бол энэ хүн чинь одоо гизүү штэ энэ чинь юм. Шал угаах юм бол зүгээр шалан дээр унах ганц. Чи зүгээр пөдгөө гараад ирнэ. Юу нэрэ 50-та төрөл гэдэг чинь чанга шүү. Чанга. Өөсөө хийсвэр хэлэх юм байна та. Угаасаа өөр арга байхгүй одоо тэгээд. Тэрээс баян 3 зугуух гэдэг. Бараг нөө хүмсэг сормоос нургацсан хөлт гарч ирэх юм байна штэ. Тий. Хамаагүй тэр гидсэн дотор модроо өдлөх хамаагүй. Тэр хамаагүй. Мэдэл төрж ивэл болоо. Хаглуулаад авахулж гаас ямар өөрөөрөө төрөх юм биш. Миний харж өөрөөрөө төрж чадахгүй. Одоо нүдэн бараг цемент болцсон байгаа шүү. Ястаа гайг байна. Ястаа гайг тийм байхгүй шүү. Йоо, төрчин үстэй өөрөө. Ачаа хийсвэр чи даагдахгүй байлаа. Хутган зүстэй. Арсын Гоостгүй наадтай. Йоо, ямар эвгүй бэ те. Тэгээ давхар болдог бол өөх мөх авахулцдаг бол те. Энэ хүүхэд биш үү? Өөх байна.
Миний маар чин дээрээс нь бүдүүн илүүдэлж интэй. Тэгээ дээрээс нь хожуу хордлого өгөөд одоо энэ чи бүр амар хавган ч маагнаад байгаа штэ. Айгу хэцүү байгаа штэ. Ерөөсө хөвдүүлээсгээр арга байхгүй ерөөсө. Хөвдүүлээл ахаж. Зочоо цалгаа ихтэй шүү ерөөсө. Аюултай байгаа шүү. Дэлсэн. Амар ерөөсө. Өчигдөр би анчаагаар машина бариулж явчихсан. Наа чи зүгээр ток-токи хоол зөөгч мопедтай жуурч. Хей гэж. Тийм амар зочоос амар Ихтэй юу. Оо яг л өөрөө төвчнэ үстэй. Йоо. Би одоо ингээд нөө нэг шал угаалгаал аргалд явуулаад. Би ингээд танах Монгол гэрт амьдрд юм байна. Анжгаахын хэлснээр хөлөөдөөш нь галцаагаад Өө чамааг угаасаа арга төшүүлж төрүүлнэ гэж яах ч үлээ танаа үн чи. Тэгвэл арга төшүүлж төрнөө. Тийм тэгээд хөдөө цэвэр агаар төрүүлнэ гэд хөдөө гараад ирсэн биш үү? Хоёр чи аргал маргал Тэ түүлээ аргалт үгүй. Тэ яг түр бол хот руу явчих штэ. Жохо хөдөлгөөнтэй байхгүй болохгүй явахгүй. Салхитын тэнэг гүлэг юм ингээл болно шүү. Залуугаараа тэгээ муухай тог үг төрүүлэх гээд Мөөгийн ирстэй тий хөдөө амьдрах дургуй штт номцгээ. аваад явна. Нэрийг чи арга өрүүлээд аргал түлгээд байгаа юм уу? Тийштэй. Йоо чи ч зовж Нөгөө өгчээ. шал угаалгана штэ. Богоо төрөх юм байна. Садигтаас ирж яваад. Оо тэгвэл хүүхэд маань 18-наас хүртэл өнгөө боо. Ган зам гэдэг нэртэй өгчээ. Ган замгаад хүүхдүүд байдаг шүү дээ. Бид нар чи богоо төрсөн хүүхдүүд. 18-наас хүртэл богоонд өнгөө зарчих. Богонд өнгөө зорчуулахын тулд чамаа хүүхдээ богонд өнгөө зорчуулах чамаа богонд Хот орох юм уу? Номгийн хүүхдээ дандаа богоо өмсөв. хүүхдээ олохдоо ч энэ богонд орсон. Яг тэр олсон газраар нэрлэх юм бол Йоо. түгэл мандал гэдэг нэртэй болох юм шүү дээ. Гэ мандал гэдэг чийл та. Мандал юу гэх юм бэ? Түгэл мандал гоё юм биш юм шүү дээ. Йоо. Бүгдээр хэм түгэл мандлаа. Түгэл үү? Йоо. Хөдөөний тэгээ дээрээс нь юм гаж тавтай юм байна. Богоо датаг чичрээд идэг. Богоо хөдлөөд зэрнэ. Гэ Богооны чимээдээ л үчдэг. ерөөсөө эмэгтэй хүний сонголтыг шөмжилж болдгоо гэж байгаа шүү ерөөсөө. Тэгээ хүүхэд нь ерөөсөө тий богоо л явах юм бол гаач юмсаа богоноо намайг аваа яваач гэж зогсож яадаг хүүхдээ. Тэгэл муугийн хараас нь миний хүү наашир гэ. Би байхгүй. Би тэр аавшгүй гэсэн. Муу яг богоо явах шээс. Яса. Ажгаар нэг богоо явангууд хүүхэд нь шээс нүрдэх гэсэн. Яаж байгаа тэр? Аавыг аль дуурайж явахгүй юм. Тэгэл хөргөө амт муугийн хараас нь кошогийн чайгээд авчихна гэдэг. Йоо хүмүүс бүр яана мөөгийн баларна гарчгүйгээл уйлаа шороо хатгад цацаа. Би Боги шидлэрэн шүү. Йоо. Шидлэрэн шүү. За одоо дараа чи нэг юм богоноор явж идэг аригч нөхөртэй шүү. Йоо. Нэг ажилтаа юм шүү. Ядарсан авгаа олчлоо. Богон гэсэн арх угаа явж идэг. За одоо 17 цаг 20 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. За ингэнэ санд асуулга нь хиний гэр бүл хурдан төрсөн бол гинэ. Нэгд нь Анжи гэрлэгийн гэр бүл, хоёрт нь Мөөгийн номогийн гэр бүл гэж байна. За манайха хоёрхан асуулт байгаа учраас санд асуулганда идэвхтэй оролцоорой. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар төгс сэргэлээ, төгс ажиллагаа, тооны талаг construction хамтран ажиллаж байгаа. За тооны талгын манайхтай бол бас нэлээд олон жил хамтарч ажиллаж байгаа. Тэгсэн чинь эднийхээ одоо үйл ажиллагаагаа өргөжүүлээд 90 хотод салбараа нэлчихэж. Энэ стал сак юм бэлээ. За 90-д тэгээ хаалга үлдүүлэх юм уу? одоо ингэ гэсэн үг аахгүй юу? Ганц хаалга биш. 90-д салбараа нээснийх нь давуу тал юу вэ гэхэлэр зэрэг ер нь бол манайхаа ингээд барилгын материал юм авах болохоор ингээд 90-д явчихдаг шүү дээ. Янз бүрийн юм ингээд одоо юм авах гад тэнгүүтээ чанартай барилгын материалыг жишээлбэл 90-ийн үнээр танд санал болгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тэгэхээр монголчуудаас хямдын бодоод 90-д очиж бүтээтгүү авдаг ч гэсэн холигдуулах тохиолдолоос цөөн биш. Одоо ч гэсэн гарсаар л байгаа. 90-ны тэр олон юм дотроос чи яг алин сайныг мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм. Эдний хайганд бол сайнуудтай гэрээ хийцэн байж ах юм байна. За. Тэгэл эднийх хандангууд одоо тим юм одоо юу гэдгийг ийм гадаа фасадны юу авъя гэл шал авъя гэл тэгэхэд тэднийхээс аваарай гэл тийм үнэтэйгэл тэгэл чи энэ чинээс мөнгө шилжүүлээ гэрт чи үргээд өгнө.
Тэгээд хамгийн гол нь заавал одоо тий ирээнд өөрөө ч очих шаардлага байхгүй. Энд байгаа тоон талгынхантай уулзаад захиалга өгөхөд тэднийх таны өмнөөс бараагч нь татаад танд ачуулаад аваа хүргээд өгчих байхгүй. Орон нутг руу ч гэсэн машин тавиад явуулчих. Тэгээд эдний чи ганц одоо хаалгавч барилгын баг бүх материалыг одоо тэр ирээн дэх салбар нь худалдаалаад байгаа юм билээ л дээ. Дотор хаалга малга тий. Тэгээд шилэн хан маань бүх юм. Тэнгүүтээ ингээд одоо харилцаатай болчлоо штэ. Тэнгүүд ирээндээ захиад мэдээж яг үнэхээр хямдхан байгаад байгаа юм. Үнэхээр чанартай байгаад байгаа юм уу? Эхний ээлжинд хүмүүс ирээнд очиж үзэхэд байгаа л та. За очиод ингээд таалагдаа. Тэгвэл одоо манай хотын тэр хаяг дээр хөргүүлээгээ шууд хаягаа өгөөд хөргүүлчих болно. Тэгээд дээрэс нь дараагийн удаад нь сая гэрлэгчийг хилдгээр очиж үзэх шаардлага байхгүй. Өөнүүгөө авдгаа авъя гэдэг ч юм уу те. Тэгээ шууд хотоосоо ингээд захиалга өгдөг. Яг эхний удаа тэгээ өөрөө очиод бусад газруудтай харьцуулаад үзэх хэрэгтэй юм байна л да тий. Ер нь бол хүн хааш маш айгу бардан байлээ. Зүгээрээ хурж ирээ та нар өөрсдөө залхуулахгүй болов те өөр газруудаар яваад ингээд үнийг харьцуулаад үзэхгүй юу гэж тэгчлээ. Чинь бол бас барггүй л хүмүүсийн үг шүү дээ. Тэгээ чи нөгөө эднийхэр хаалга маалга хийлгүүл 2 жилийн баталгаа гэдэг чинь хангалттай урт хугацаа шүү. Тийм шүү дээ. 2 жилийн баталгаатай. За та тэгээ биеэр очиж уулзъя гэвэл Сүхбаатар дүүргийн 11-р хороо Прона офисын 1107-д очиж уулзараа. За утасныхын дугаар 89777 111 89777 111. Тоног талаг construction гэж шууд кириллээр бичээл Facebook руу н орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар төгс хэрэглээ, төгс ажиллагаа, тоног талаг construction хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхэн хамтдаа ус гэдэгсээ дээр ярьж байгаа. За одоо яа штэ. Хоёр нөхрөөс нь асууя заяа. Анжи эхнэрээ одоо үгүй намааг биш те одоо нөхрөө тамлах уу гэж байна. Би юу? Тамлаа шүү. Бүр хайр даахгүй шүү. Хайрлаад авчих бүр хаагур өвдөд гэж алуу нэг газар бариад гаж гэлээ та тамлаа. Хөл бариад за бод яа буруу юм байна гар барья гэж хэлсэн. Ястаа нэг зүгээр байж болдгоо би угаасаа тэгээд тэгсэн дээгүү барайл үгэн штэ. Угаасаа нуруу өвдөд идэв. Тэгээ нуруугаар чинь нуруу дээр чинь сайхан зүгээр хаяа явчихаа. Морож идмээр байна гэдэг. Тэгээ морож авчрангууд морож идгээ болоо талах идмээр байна гэдэг. Зүгээр хаяа явчихаа. Хоёулаа хамт явъя. Би стресстэй гараад голын чимээ явлаа. Лэт би ясаа. Цагтаа дуудчихна. Манай нөхөр алга болсон гэдэг. Йоо. Манай нөхөр алга болсон. Тэгвэл насан турш хүнийг чи ингээ алга болчихдгийг шүү. насан турш хүнийг чинь хитэн цагаас өшөө дээшээ вижиж хайж штэ. 24 цагийн дараа хайж ихсэн. Гизээ гаргаад голын чимэдний дагж ороод хажууд суучихгүй. Голын чимээдэнд ороод Гизээ гаргаад чиш ёо. Оош манай нөхрөө бадарлаа. Харилтаа ч юм уу одоо. Тэгэл ингэ. Би чамдтай голын чимээ явлаа гэж хэлэхгүй л дээ. Зүгээр чимээгүй л гараа авчихна. Би тэгэл яг ганц мэддгээр голын чимээдээр л очино би. За одоо байршлаа солиё доо. Өөр газар очдөг болъё доо. За мөгийн яах юм? Мөгийн яаж тамлах юм нөхрөө? Би номиг зотно. Би угаасаа байхгүй. Байхгүй гэсэн. Бүр гаргах ч юу. Түгчих юм уу? Тий түгчих. Гарахгүй шүү дээ. Хаач гадаг гүлгөө чиг. Хаасаа түгж гарахгүй гинэ чамаг. Хажуутай байгаж яах гээд байгаа. Йоо. Яадгийн гоё байд. За жоо хүн зочоод ут тийгээс. Яшээ. Би бас Наагүй арилуулаа алгаах зодцоо. Тэгээд хайш. Тэр орны чи хинт хийжэх юм. Би ажил хийн тийм үү? Тэнгүүд ажил хийгээд гарлаа орж ирэхчгүй. Тэгэл тэр чигээрээ. Тэгэл Ямар амар энэ төрөн төртөл нь ирэхгүй тэгээ юм. зодох гээд байгаа юм чи. Чи хаягдчихлаа штэ тэнгээ. Юу шаягч идэх зүгээр. Гизээ чирэл араас нь яваа. Ингээд чи гидсээ чирээд үлдчих чи юм те. Анжи ахын хороо өгдөг. 10 жил ээж авч зааж өгөх юм уу? Хийж байгаа юм хайш. Өстө фэйсбүүкээр лайв хийгээ энэ мөг үлгийг харсан. Яг энэ нэг юм салхитаа сэрдэг ийм үлэг байгаа юм уу өстө. Би одоо ингээ хүүхдэд тээж байгаа. Харсан хүн байвал ирж хүүхдээ ав гэж хэлгээд. Йоо. Тамлах юм байна л да те. Өстө үүлийг үзэх юм байна да. Вокзалын цагаан хоолоогоор борлоо байна. Нөө Америкт очсон чи тэр П гэдээ ярьжсэн зарлж исэн гэдэг тэр шигтэй
намаа гэртээ ирнэ үү? Вокзалын цагаан одоогоор ярих нь шүү дээ. За, одоо хойлонгоос нь асууж байна. Манай хоёр ихнэр байж, танаа манай хоёр ихнэр жирэмсэн болохоос өмнө нийлж айгүй шоуддаг гэсэн баггүй юу? Тэгээ наад хоёр ч одоо жирэмсэн болчоод тэнийг юм шиг шилрээд тэгээ хойлоо нийлээд гарчих гээд байгаа байхгүй юу? Одоо хойлоо яах вэ? Хөдөө аваачаал тавьчих л та. Хүүхдэд сайн гээл Тэгэл угаасаа шилдэг арга байна тий. Агаар сайн, агаар хэрэгтэй. Явж араг түшиж төр. Явъя. Би яг ер нь давхраасаач буухад л ивгүй штэ ер нь ус нацэлтэн дээр аваа явчихё. Хөдөө өргөөд үү? Йоо. тий анжгаач одоо хүүхдний юм өөрөө юм уу гэдэг чинь штэ. Тэгээд өөрөө төрүүлээд явчих гээд байлгч штэ. тэгээд хэрэг гэрлэг иш тийшээ юмд явхад юм бол зөрөөл гараа шидчих нэрээс. Мөөгийн тэнд дуулцсан амтаа гэлдэг. Нөхөр гараа ицсэн шүү гэдэг. Йоо. Айгууд дуулцсан. Мөөгийн ах чи цаанаасаа гэр амтаа болцсон заяа. Жирэмсэн болцсон чинь. Тэгэл би юусоо байхгүй. Шууд нэстэй. Шоудахгүй гэртэл л үжи. Номыг үхэлцэн очоод төгсчээ тэгээ. Тэгээд төгсөж чаад тэгээ бүх цонхоо гаднаас нь торлуулчаа тэгээ төгсчээ тэгээ гар шоо шүү. Тэгээд чокомокон намайг оруулахгүй. Тэгэхээр хоёулаа иргэн тусгуул орхоос. Иргэн дургуудыг хоёр жирэмсэн юм тий. Яана. Хөтөөгөө таарчих гад оо. Хоны жим орохлоор энтэй таарчих гэдэг. Иргэн тусгуул. Та хоёр одоо ядаж минцийн дороочтой арайчтай иргэн дурсгууч гэж. Би ичээд байна өмнөөс чи ёо ичмээр юм бэ яасан. Очиж авч маахгүй шүү өөртөө ирээрээ. Харин тийм онгоотой юм. Иргэн дурсгууч штэ. Иргэн дурсгуугаас очиж ихнэрээ олдог тий. Ёо ямар тэнэг юм бэ. Иргэн дурсгууд анжгаахыг оруулаад би тухчихсан. Сэгсэлж байгаа нэгийг авсан байхгүй. Би сэгсэлжсэн. Иргэн дурсгууд нэг орсон чинь дараа гэсэн чинь манай анжи тэнд эргээ явж байгаа шүү. Инний ядчил мууга мэдгүй бүжгэн дуртай гэж. Иргэн дурсгууд харин новин цэцэг олдож магадгүй шүү. Боксоо тэр хай хайцтай. Йоо. Сахиаруул штэ. Иргэн дурсгууд гэж одоо байд юм уу? Байгаа шүү. Хуучин топ 10 шүү. Чи мэдгүй юм уу? Одоо яг Чи ер нь топ 10-д орж үзсэн юм уу? топ 10 байхад нь орж илэн шүү дээ. Орж үзсэн юм уу? Орж юм уу тий. Одоо топ 10 варитегийн топ 10 гэдэг байгаа шүү дээ. Тийм. Одоо байгаа штэ. Аваа шүү. Тийм үү иргэн дурсгуу гэдгээр нь мэдэхгүй байна. Бага. Хашаах баг дунараа агш маш явж идэв шүү. Хотлоод тагсан шүү. Хапнага такстууд очдог. Бас такстэй юм уу? Такстай үгүй юм байл чи гүрүү юм чи бас. Та бол тэнцээ өрөх юм бол 50-тэй жирэмсэлтгээ зүгээр өсдөг. Хайруулна шүү зүгээр шүү дээ. Надаас олхон багаараа. Йоо. Дургуур гэдэг төрчих шүү. Зүгээр тайзан дээр чи төрчих шүү. Айлгадаас. За дэмжин хайрлагч эрдээ дараагийн асуулт руу орлоо. Улаанбаатарт 17 цаг 30 минут болсон. За манай нэвтрүүлгийн маань дэмжин хайрлагчаар болбоос арж хэмжүүлэнгийн анхны ундрагаас авсан аршаа хангата жанжуулан дэмжиж ажиллаж байгаа. За хангата жанжуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй он удаа хугацаанд онгон дагшин байдлаар нь хадгалах хойч үедээ өвлөлөө үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд аваад хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон. Тэгэхээр та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндэд дэмжээрэй. Захиалгын утас нь 88 37 73 88 37 73 харин хандаад жанжуул авч өгнө. За. Үу тэгээрэй хөө. За нэвтрүүлгийн дэмжин хайрлагч арж жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандаад жанжуулан хамтран ажиллаж байна. Дэмжиж ажиллаж байна. Баярлалаа. За яана ус гэдэг сэдвээр явж байгаа шүү. За дараагийн асуулт орж ирсэн. За дараагийн асуулт байна штэ. Ингэсэн байна. За ингээд төрөх төглөө. За 3 уруу нэгцэн. 3 уруу нэгцэн. За Анжи шоудаж явж байгаад ядраад тооноос өгсөн болохоор жаахан хүндрэлтэй төрөх гээд байгаа шүү дээ угаасаа. Ойрхон өвднөө. За өвд одоо. яа. За ингэж нэг өвддгүн баха тий. Хөөе. Юугодох чи яагаад энэ? За би яаштай. Ажгаа хавсагтээ нэг хөвдгөө гэж магадгүй. Би та хоёрт яаштай заяа өвдөлтий чинь ингээд нэг юм ойрхон болох үүднээс жоохон мэдрүүлээ заяа. Яг ингээд нэг юм доороос чинь за нэг юм ингээд цулгаагаад байгаа юм шиг өвдөн. Доороос юм цулгаагаад байна. 50 чиг. Тиймгүй заяа. За би ингээд за бүр ойлгомжтой болох үүднээс ингээд тайлбарлаж өгье. Нэг юм дугуй юм байгаа штэ тэ бөөрөнхийн юм.
За ингээд Хаана? савчин гэж бодъё. За. За тэгэнгүүт ингээд хоёр талаас чинь тэр чинь ингээд тэр булчингууд чинь ингэж татаад буцаж агшаад ингэж яг ингэж тоолонд өвдөлт өгöd байгаа байхгүй юу. Тэгээ савны чамлар нэгдээд байгаа байхгүй юу. Тойрын нуруу өвддөг Ойлгогдож байна уу? Нуруу өвддөг. Тийм өвдөлт. Нуруу өвддөг. Тий. өвдөд юу яа газ хаглуулны хой. Одоо энэ нурууны доод үе чинь ингээд тэр чигээр ингээд гидсэн ч өвдөн, нуруу ч өвдөн ингээд 360 градусаар өвддөг байхгүй юу? Ааха. Тэгээ яг ингээд нэг доороос чи яг нэг юм юмар ингээд нэг юм цулгаагаад ингээд байгаа юм шиг. Гэсэн чи тийм өвдөлт мэдэрдэггүй юу яг уу. Тэнгүүтээ заяа ёо амар яг тэр нэг юм нэг хэсэгхэн агшин байгаа шүү дээ ингээд зүгээр болж байгаа. Тэр нэг минут минутанд нь унтдаг гэж бодтоо. Тэгэл бод. За өвддөө. Анжгаах л угаас амиа зөвлөл сурцаг гарлаа. Нэг минут Тэгээд тэр 1 минут чи зүгээр бүр зүүдэлч мөдлээ. За одоо ямар явдаг вэ? төрх рүү юу? Турх руу явъя. Хэрүүлж турх руу явъя. Одоо ч тэрс шууд хаглуулчихъя. Энэ юусоо нэг юм өвдсөн шинжгүй байгаад байна те. Болоог байна хана. Оо наа чи одоо ингээд дахиад Ягаач байна. тэгсэр бараг гэлтэй төрх юм байна. Ингэж өвдөх юм бол Би явахгүй. мөөгийн ахыг зөв яг гихтэн зүгээр эмгэгтэй авчиад өгчнөө. Танаа мөөгийн чинь бол амар түрэн штэ. Тий. Ягад гэвэл заяа. Зохиолчийн шаардлага олигтойхоо өвдөөдөлтөө гэж байна. Абер өвдсөн би сая. Танаа мөөгийн чинь заяа. Бүр ясны хажиг төрөлхийн ааштай хүн учраас бүр эмч цэвлэгч нарыг үстээд заяа. Бүр юм авч шидээ заяа. Тэгээд бүр эмч нарыг гэмтээс хэрэг гарсан болохоор одоо цагдаа орж ирээд эрхэм мэрэгэн та төрнөө гэж зогсож байгаа. За хажууд нь тийм амар ахгүй та. Би угаасаа бүр орохчгүй. Би оруулаа алуулна. За цагдаа ороод ирсэн. Өдөөч. Эрхэм мэрэгэн та төрнөө гэж Би зогсож хуц байгаа. чам таваа. Тэр хүн юм Тэр мөн нам цэцэг гүлгийг олоод байна. Зүгээр би асаад. Би асаад үгүй. Яа, яг ч үед бүх нь харагдаад амар уур. Тий. Тэр болохоор орохчгүй. Би тэр мөг үгсийн тоолоо тий. Яг нөгөө өвдөж хүмүүс залгаад яаж энэ гайгүй юу хэр өвдөж ингээл асуугаад байдаг байхгүй юу? Тэгж асуух шаардлага байхчгүй угаасаа. Би яг ингээд нэг цонхон доор нь байж байгаад харагдсан чинь заалаач гэсэн. Амар урдаа болцсон. Йоо. Гай болсон шүү. Тэр харагдах чинь дэми юм бэл. Тэгээд номоо чамааг одоо нөгөө дуудлага өгцөө. Тэгээд цагдаа нь хурж ирж барьж авч явах гээд байгаа байхгүй одоо тий яах юм. Энэ чинь тэгээд тэрүүгээр нэг божигнуулаа. Өвдөлтөн тэгээд үнэхээр хүн зодлоо гэ тэрийг тэгээд яа гэм үү? Хэр үүсэх тийм үү? Хүү, мөгийн хоёлоо үдэ ачраар бүр унсан те. Нэг юм уу? Яа, нэг амар яг энэ мөг ачиг төрдөг хүүхэн. Тэгээ бүр ах нь орж ирээд. Тэгээ тэнд байгаа бүх ээлжийн совилогч эмчнэр бүгдээрээ нийлээд 11 хүн дийлээгүү заяа. Та нар намайг аллаа гэ тэрүүгээр чинь дивжгүүгээ төрхийн орон дээрээс өстөрч буугаад зүгтаа заяа. Тэгээ өөрөө тэр хоорондоо цагдаа дуудсан. Тэгээ цагдаа орж ирээд энд хүн зоцсон хэрэг гарлаа гэд. Тэгээ буцаж орж ирээд нөгөө цагдаатайгаа нийлцэн. Эрхэм эргэн та төрнүү гэ санахгүй юм уу мөгийн? Эргэн та төрнүү, эргэн та дүлнүү гэж зогссон ингээд. Би ингэ ном ингээ булан шахачаад өвдөх зохиол. Ямар хүнтэй сонс юм бэ? Угаасаа миний тэр гэрээс сухтаах бол авахгүй байгаа зү. Өвчлөөр би бүр ингээс яаж чадаад өвдөд талд байж чадчихад орны төмөр дундуур толгоогоо ич буцаа гаргах байсан. Гөр хэв анжаах болов те ааштэм шиг хэрэгсэ тэр хүн тийтэй ингээд идэг байгаа. Тэр тийшээгээ толгоогоо ижснээс зүгээр мөлхөөд явжээ. Ядаргаатай юм байна. байна. Одоо тэгээд орныхоо толгоог чирээ мөлгөө явж байгаа. Бүр болохоос орон доогоор араа. Гэхдээ наад хүчин зайл мөлхөөд явахаар ятарч штэ. Орны толгооноос гарахгүй байгаа. Тэгээд нөө орны толгоогоо чирээ мөлгөж. Ямар хэцүү юм бэ ёо. Тэгээд одоо төмрийн өрөөтэй хүн дуудсан. Тэгэхгүй л гарахгүй. Өвдөлт нь айвтаа дэжтэй гөлөг мэд гэлж байгаа. Яа, яа бүр яаж эмэгтэй хүн болж төрөөгүй энэ хүн бүр нэрээ. Сексис шолон багсаа тийм. Тий. За сая төрснийхэн дараа л за хайраад ажгүй юу л гэж орно. За одоо ингээ сайхан амьдрья гэх. Анаа гэдэг. Төрснийхөө дараа энэ хүүхдээ хараад жоохон арай гайгүй болох уу? Тийш үү тэгээ төрхийн зовлондоо гөлөг болоод тэсэ эмэгтэй хүн чинь зөөлөрдөг. Яг шүү дээ. Тэгээд дараа нь төрсний дарах сэтгэл готролд ороод нөм дахиад.
Дахиад зов. Чим үү чамаас болоод тэгээд Яана миний мод номер ямар зовцорсон юм бэ ч тэ яана. Ерөөсө 7 хоногтой нэг очиж зодуулж. тий. 6 өдөр нь яшиг тэгээд тэр цуглуулж байгаа 7 хоногтой нэг удаа очив. тий 7 очив 7 зодуулж штэ би бол тий. Тэгээд 7 хоног жамаг хөглөж зодчих шүү дээ. 7 хоног хурааж байгаа. Ха эмэгтэй хүү би эрэгтэй хүү. Яаж иж байгаа бас гарынх нь аяг би чамаас том юу гэсэн үг би гараараа юу гэж зодчих тий би. Хариулт авгаар зодно. За зодуулах юм аа сонгоц. Ингээд хамгаалаад ингээ. Яа. Йоо, за ингээ хүүхдүүд маань төрчлөө. За хүүхдүүддээ нэр өгөөрэй. Манайх хойло дундаа игээд ариун гэрэл гэдэг нэр өгчээ л да. Ой. Охинтой болох. Охинтой болоод. Анхны хүүхд охин байх зүгээр шүү. Ариун гэрэл гэж шүү. Ариун чулуун байвал яа. Хүү юу? Ариун чулуун ч бас гоё нэр шүү дээ. Бадар чулуугийн шууд хүү болчихж Ой, штэ. би гэрлээ нэрэндээ дуртай. Ариун гэрэл гэдэг нэр өгье. Бадрал чулуун гэрэл гэж болдог юм уу? Ямар ятгаараа. Эвердэ. Танаа хүүхдээ ингэж үгүй. Түгэл За мал. тий. Энэ хөдөөний тэнэг яг ингэдэг шүү дээ. Түглийн хаяа. Мандал гоё нэр шүү. Йоо. Өөрөө номин нэртэй. Номин дэлгүүр байхгүй. Хүүхдээ мандал даатгалын нэр өгч энэ. Аагүй. Мандал. Чи юу? Йоо. Нөө нэг төмөр замын амралт байдаг газар чи юу лээ? Баян буурал. Тэрэнд байд тэр нэрийг өгч байгаагүй нэг юм зүгээр. Яа чи муухай штэ. Баян буурлаа. Муура гэж аам шиг хүүхдэд бол муухай нэр байхгүй. Яа тийм нэр өгөхгүй. Мандал гэдэг нэр өгье. Аав нь биднэ. Яа. За. Чамаг угаасаа Зодуулах хэрэгээ өөрөө ингээд зодуулах хэрэгээ. Нэрээ өгөөл зодуулъя. Араа гэдэг нэр өгч юм уу? Юу хараамаар үгүй штэ. Үгүй баруун хараа чинь юу үсттэй Баянгоо сум штэ. Баруун хараа чинь. Зүү хараа мандал өгдөг. Тий. Энд тэгээ зүү харагийн мандлыг өгөх гээд. Яг мандал гэж аваад мандуул болгож болох юм. Мандуул. Ууг нь түнхэд байвал гоё юм. Тоочик гэдэг нэр өгч өгнө их юм. За танаа тэгээд хүүтэй болж байгаа юм уу тий? За манайх охинтой болын ариун гэрэл гэдэг нэр өгье. 61 гарам гэдэг нэр өгчүүлээд. Би нэгтэртэй зөндөө зодуулах гэдэг яах гэдэг. Оо энд нэг хүн амар ууртаа орж ирж штэ. Иргэн дурсгууд санхүүгийн эрхчлөөнд хүрсэн хүмүүс ордог байгаа шүү гинэ. Тийм штэ. Санхүүгийн эрхчлөөнд өрсөн хүмүүс байдаг байгаа шүү дээ чи. Йоо. Хэцүү мөлий би нэг яах гээд байлаа нэг хитэн хүмүүстэй иргэн дурсгууд орсон чинь тэр чи яг ингээ бүгдээрээ ингээ тийм нэг бүжиглэх гээд ороод ирсэн нөхдүүд тавьт юм бэл босоод ирээ бүжиглээ гэж суудахчгүй багчлаа. Одоо аашраа гэж. Одоо ингээд өнөөдөр ороо тийчээ ингээд санхүүгийн эрхчлэн төрсэн хүмүүсээ суугаад араас нь санхүүгийн эрхчлэн хайсан хүмүүс очих юм байна. Амар хэцүү мөлий. Йоо. Чи очих юм бол нэрээс дороо шүү. Дороод борлогдсон шүү намаа. Санхүүгийн эрхчлээ хайчичаад уу? Тийм штэ. За. Тэгээ. За одоо та хоёр ингээд хүүхд шуухт чан гарчлаа. Нэг аятайхан шиг амьдарч болдгоо юм. Гээ энэ ихнэр болохгүй байгаа байхгүй Чи юу? ямар Энэ аашаа засвал ааштай юм бэ? Энэ салхич чинь чамаас явахгүй штэ гэж зод. Аашаа засвал тэгэл би гэртээ байлаа ерөөс. Тий. Чи гэртээ байж яах гэдэг юм чи? Гэр орнод хийж ийн үсттэй. Гэтэл тэжээгээ Чүм тэгээд богоо гисчил явдаггүй болчихтой нэр. Муухай ашаад байхаар би ерөөсөө ажиллаа хийх гэртээ ирэхгүй явдаг байхгүй юу? Юу гэсэн үг юм бэ? Араас чи хөөж очиад тэгэл GPS тавьсан маяг шин. Үе бидний бүр ингэж шít. Та нар нэг стресс менежментээрээ төрөх хэмнэлэг дээр очиж нөгөө аппарат зүйлгээд ирчүүдтэй төрөх өвдөлт мэдрүүлээч гинэ. Бүүзэгдвэн яа. Тэгээд Яасан нэг гэж хүн тийм өнгөрцөнгөө нүгэл. Аанжаахыг битээ ойрхоо ойрлуулад байгаа ч. Тэр яах гээд бид нар ингээд өөрсдөө эмхтэй болцсон болоод одоо эрхтэй болоод төрсөн шиг яах гээд тэрийг одоо Яах те тэгэл нөгөө Биднээс хамааралгүй юм шүү дээ. бидний яаж өвддөг өвдөлтийг та нарт л мэдрүүлэх гээд байхгүй өөр яа те. гэдэг харин тий. Бид нар одоо та нарыг тэгж өвдөгцсөн биш. Ийм байхгүй юу бүр? Ийм байхгүй. Энэ угаасаа ихнэр болгоод ч дарагдахгүй юм байна дөө. Энэ бас зүгээр ээдгүй юм байна. Тэгээд зодоод яагаад ёо. Газар ээдгүй байсан. Шүүхнүүд идэв. За би хаяа. Яг тэр утга тэрэл унгаас. Тэр дарж
45 хоног төсчихсэн. За. Сайхан гамаа бариад тэгэл хайрын дагуулаад эргэн дурсгуу руу орно шүү дээ. Зүгээр хар шууд угаал хөслөг оожод гівчих. Тэгэж гэртээ нэг дуу тавиал бүжиглэхэд болно шүү дээ 45 хоног дотор орно. За аваас арай тий. Хүүхдээ бөмбөлөд бүжиглэж. Яа нэр айл ихнэрүүд ийм байх гэж нэрээ. Энд 50-таа төрүүлсэн ганц үг тэмчээс ай байгаас яадын алхан дээр бөмбөрүүлж өсөхтэй ариун гэрэл өгнө. Хэцүү юм нэг байдгийг. За. Хүүхдээ дагуулад годомжаар явахлаар имээтэйгээ явж гин гэдэг. Манай анжгаа шүү дээ тий. Хүүхд нь унтуул дагаж унтаад хөлрөөд л унтаад энэ ч аваас ядруу. Хавар цаг төрлөөдөө бас яаж чи. Манай нөгөө нэг хиний нөгөө бүжин лам байна шүү дээ манай зэг нөгөө жижигтэй дагуулж явахлаар ангоод ордог шүү дээ. Тэр чинь нэг нь өвөө гэж хөлг нь аваа гэдэг. Том нь өвөө гэдэг. Жижиг нь аваа гэдэг шүү дээ баллаа. Тэр хоёр ч дэлгэн аваар. Йоо. Ингэж шүү дээ. Инх бодрол бис өглөө ус гарчаад эмнэлэг явах замдаа дэлгүүрээр орчоод явж үлээ. Дуншигт нь зогсож нөхрөөнийг бадцчаал яваад исэн гинэ. Йоо. Тэр өвдөлтийг биднэрт битгий мэдрүүлээ. Тэр та нар л мэдрэхэд болно шүү дээ. Гэхдээ яг өвдөлтийг мэдэрчих юм бол тэнцүү байхгүй юу? Би тэгэл чи стийн өвдөлтийг мэдэр гэж байгаа. Тэгэл зодоо. Ингээл бац хулганд номиг зөхөж унгаал. Өшөөгөө авах гэдэг юм уу? Гүйгөө. Хамгийн гол үгүй хардаа. Юм аа. Чамааг хийсэн гэж бодохоор л дургур ирээд байгаа байхгүй юу? Та битээ хийчихэл дээ. Ер нь битээ хийчээ. Өөрсдөө нэг жаргаж байгаа юм шиг тариад байсан шүү дээ. Ер нь битээ хийчээ. Яа түлхийсэн амар тийм шүү дээ бүр. За. Яг тийш бодогдоод дургур ирээд Хийх үедээ яд тий гэрлэгээс бүр ингээд ам үчгийн явжээ. Чи хийлгмээр байгаа мó? Хийлгмээр байна. Үшээ хамтран ажиллаж чи яриаггүй штэ. Бата юм бэ энэ одоо өстө нэрээ. За Улаанбаатар одоо 17 цаг 43 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар штэ тий. Ядаргатай тий. Таныг сонсож ийн гэсэн үрээтгээр интернет дэвлэг хамтран ажиллаж байгаа. За эднийх 7 хоног болгоо яг нөгөө хавдраар одоо өвчлсөн ч юм уу тий яг тэр хүмүүст зориулсан ийм одоо зөвлөгөө өгж байгаа. Гэхдээ юу яаж байгаа шүү? 7 хоног болгон биш 2-7 хоног нэг удаа шүү заяа. Үн төлбөргүй. Тэгээд энэ нийт 5 удаагийн ийм өслөг болж байгаа. Одоо 2 үслэг нь бол болцсон заяа. За одоо харин 2025 оны 4-р сарын 25-ны баасан гарагийн 15 цагт ер нь бол дандаа баасан гарагийн 15 цагт байж байгаа. Тэгэхээр хүүх умаа үзүүн өндөвчний хорт авдрын онцлогын амжилтын хяналтын зөвлөгөөг нь яагаад ийм зөвлөгөө мэдээлэл ингээ үн төлбөр өгöd байгаа юм бэ гэхлээр штэ хүмүүс ингэдэг байхгүй ингээ хадраар онцлогчлаа гэхлээр маш хурдан сонсоол ингээл одоо ингээл ерөөсө өнөө маргааш хөөх гэж байгаа юм шиг ингээд ялангуяа ирчүүд айгүй хүнд хүлээж авдаг. Сэтгэл санаагаар ингээ унаад тэгээ бүр айгүй хэцүү болдог. Тэнгүүд одоо энэ хүмүүс чинь цаашаага одоо хаана хандах юм те 3 дахь том эмнэлэг дээр очих юм уу яах юм те юу хийхээ мэддэггүй те дараагийн шинжилгээ онцлогоо нь юу байх юм те төлбөр мөнгө нь хэд болох юм юу идэж ууж ямар дэглэм барих юм гээд юугаач мэддэггүй. Тэгэхээр ийм олон асуудал энэ гэр бүлүүдэд тохиолддог учраас энэ дээр чинь зөвлөгөө мэдээллийг үн төлбөргөө өгöd байгаа байхгүй юу? Ирэх тавдах юм бэ те? Тийм. Ирэх тавдахын 3 цагаас юм дээ. Яг үнэ. Дараагийнх нь 5 сарын 9-нд юм байна. 5 сарын 9-нд болохоор уушиг голтын хор тавдрын онцлогоо эмчилгээний хяналтын талаар зөвлөгөө өгөх юм байна. Тийм байна. За дараагийнх нь болохоор хамгийн сүүлийнх нь зөвлөгөө болохоор 5 сарын 23-нд болох юм байна. Энэнгээр болохоор бусад төрлийн хорт хавдрын онцлогоо гээд ерөнхий чиглэлээр барьж зөвлөгөө өгөх юм байна л да. Одоо ингээд эн чинь хамгийн их онцлогддог нь одоо нөгөө улаан хоолоо, минийх ч улаан хоолоо хавдар байсан шүү дээ тий. Тэгээд ингээд нөгөө бүдүүн гидсний хавдар, холоодны хавдар нь болохоор энэ зөвлөгөө мэдээллийг өгсөн. Тэгэхээр одоо бусад төрлийн хорт хавдрын онцлогоо гэхээр одоо тарих марих өөр юу гэдгийг нөгөө бусад нэг юм үлдсэн ховор тохиолддог хавдрууд байдаг шүү дээ тий. Тим юмнуудад нь зөвлөгөө өгнө. Хаандын гэсэн чи ингэнэ Чингисийн өргөмжлөө гэхэлэр чи нөгөө нэг апугийн тэнд байдаг юм тийм үү? Тийм интернет төв эмнэлэг. Төв эмнэлгийнхаа 4 давхурд хурлын танхимд нь гэсэн байна шүү. Интернет эмнэлгийнхаа 4 давхурд таньдаг хүмүүс хурлын танхимд нь болох юм байна. Гэр бүлийнхэн найз зөвхөн гэсэндээ таньдаг хүмүүстээс ийм юм болж шүү гэд дамжуулаад өгөхөд бол маш тийм хэрэгтэй мэдээлэл авах нь шүү дээ. За мөгийн утасныхаа дуур хэлээд өгч. 77 техник 11 гэдэг интернетийн утас юм байна. 77 техник 11. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо энэ штэ тий бүгдээрээ эрдэнэт саналаа нэг бие биендээ өөх цаг маань ирлээ. Одоо бид хоёр мэдээж өөрсдийнх бол гэр бүл дүүгээ штэ.
Танах бас Яг юу гэж асууж байгаа юм ихтэй? угаасаа хинийх нь нөгөө нэг хүн хурдан төрөхвэ л гэдэг байгаа штэ. Хиний гэр бүл хурдан төрөхвэ л гэдэг байгаа штэ. Төрсөн бол гэдэг. Манайх чинь бас амар өсөр цогцож яваад хурдан гаргачих магадгүй шүү. Тий. Данаг бол тэр имлэгийг нурааж байгаа штэ. Өөрөө орон дээр бол хөвтөхгүй. Би нөгөө нэг төмөр орноосоо салж амжаагүй байсан хүүхэд гарсан байсан. Нэг л би өнгөрөөд явчих шиг болсон чинь. Ингээсэн чи хойно хүүхэд Өөш тэр хийсвэрийг төрүүлэхээр чи ингээл хаглал авчиж байгаа юм чи заавал тэг төрөх хугацаа байд юм уу? Хүй байлгүй яа тий энэ Төрхийг чи. төлж авт юм уу? Тэгжгүй яа тий. Тодорхой энэ чинь тэдэн нийдэлтэй тээжээж хүүхдэд Тэр өвдөж хийсвэр хийд юм уу? хийсвэр хийлгэж байгаа хүмүүс ч бас лаг дураараа юм бэлээ. Лам багшаас асуусан тэдний өдөр төрөөрэй гэсэн мэсэн. Өвдөхөөсөө өмнө хаглуулах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэгэж мэгээ төрчт юм А бэ. тийм үү? Тийм, тэгэхгүй Оо бол миний тийм аль чи өвдөхгүй юм байна шүү дээ угаасаа. Өө тэгээ одоо ч авахулчихъя. Би яст Авахуулаад намайчин бол хоёулаа хийсвэр те. Би чи хоёулаа яг өөр өөр төрүүлсэн болохоор битээр хоёр талд ингээд өөр өөр туршлагатай байгаад байна л та тий. За. За санал асуулгын дүүн гарсан байна. Яг одоо манай лавыг 550 хүн үзэж байна. За хиний гэр бүл хурдан төрсөн бол нэгд нь Анжи гэрлэгийн гэр бүл гэсэн чинь 100 битэрийн саналыг нэмээд 115 хүн 48% саналаа өгсөн бол Мөөгийн номигийн гэр бүл дээр 224 хүн буюу 52% саналаа өгчээ. Арай залуу хүн гэсэн дээ. Арай залуу юм гэсэндээ танаа арай хурдан төрчихжээ бас. За. энэ гэхдээ айгүй тийм хажууд нь ойрхон байхаар гүр гэрүүлсэн. Амар токсик. Айгуу тийм токсик хариуцлага. Тэр ихнэрийнх нь маш гэж заацгац. Тэр нөхөр нь ч гэсэндээ. Намын Шүүцэд ер зүгээр аахгүй. Намын өөр амар зодуулах дуртай гэж. Балаа аваагаасаа санаач зүгээр байхгүй. Бид хоёр ч бас нэг хожуу гэрлээ. Тэгээ хожуу үгтэй болж байгаа тийм. Айгуу гоё нүг юм. Зүр харцаараа л ойлголцож байгаа байхгүй юу? Зодтой чиглэлээ игэж тамир байхгүй. Амар өөдтэй шүү. Уудаад ирэхлээрээ бид тэр чи эргэн дурсгоо ороод. Тэгэл амьдрсан ингээ айгуу гоё. Гү тэгтээ заяа манай хүн эргэн дурсгоо орж тийм таанц эргэж байгаа. Би бол голын чимээдээ сууж байгаа шүү дээ тий. Сайхан октод харсан шгээл сууж байгаа шүү дээ тий. Сонирхолтой амьдрын шүү бид. Нүд бол ажиллаж байгаа шүү дээ. Нүд бол ажиллагаатай байгаа шүү. Ажиллагаатай авах шүү. Тийм. За. За нүрээд 2025 оны 4-р сарын 18-ны Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радион 3-р студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар таныг сонсож байна гэсэн сүрэтээр интернет эмнэлэг за мөн төгс хэрэглээ төгс ажиллагаа тооны талбар констракшн хамтран ажиллаа баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3